Crystal Spread тавтаа морилцгаано уу? Та бүхэндээ би глютенгүй бор будааны гурилаар нойтон хөрөнгө яаж гаргаж авахыг зааж өгье. За глютенгүй бор гурилаа хэмжээ дээрс нь усаа хийгээд хамгийн ихний өдөр эсэлдэг процессын дэмжих зорилгоор агч модны сироп жоохно хийж өгч болно. Хэрвээ байхгүй байх юм бол зөгийн бол хийж болно. Бор сахарч хийсэн ч болно. Өөр болохгүй бол байгаа одоо элсэн чихрээч хийж болно. За дараагийн өдрөөс нь эхлээд буюу одоо 12 цагийн дараанаас нь эхлээд энэ процесс нь бол ерөөс ингээл глютенгүй бор будааныхаа гурил ус хоёроо нэмээд ингээл 12 цаг тутам давтагдаад явна гэсэн үг. За тэгэхээр энэ бичлэгэн дээр гарч байгаа шиг яг адилхан үр дүн таны хийж байгаа хөрөнгөн дээр гарахгүй байж болно. Яг тэгвэл би нойтон хөрөнгөний хичээл заахуулгандаа хэлдэг. Энэ бол таны байгаа орчин байгалийн тэр байгаа байдлаас чинь байрлалаас чинь шалтгаалдаг далайн түвшнээс хэр өндрийн ямар будааны гурил одоо ямар ус хэрглэж байгаа өрөөний температур чинь ямарж байгаа энэ бүх хүчин зүйлүүд одоо хувь нэмрээ оруулдаг учраас одоо хийж байгаа газар болгоно хүн болгоных одоо өөр өөр гарнаа гэдгийг анхаараарай. Тийм учраас ерөөсөө шантарч болохгүй ууггүй оролдоод ах хэрэгтэй. За 2 дахь өдрөөс эхлээд хийнүүд үсээд эсэлдэг процесс алин хэзээний явагдаад эхэлсэн байгаа. За тэгээд та нарт үзүүлэхийн тулд би ингээ хутгаж үзүүлж байна. Тэгэхээр та нар энэ хий үүсэж байгааг ингээд ажигласан байгаа. За тэгээд хэмжээ нь одоо хэрэг нэмэгдэж байна гэдгийг мэдхийн тулд одоо эрдэнээр тэмдэг тавьсан. Ингээд үргэлжлүүлээд глютенгүй гурил ус хоёроо нэмээд явж байгаа. Би болохоор айл болох нөгөө энэ хөрөнгөнөөс асгаж хаяхгүй тулд бага зэргийн гурил бага зэргийн ус нэмээл ингээд үргэлжлүүлээд яваад байгаа. Гэхдээ мэдээж хэрэг сав маань хэр хэмжээтэй багтаах хүлээд тодорхой нэгэн хугацаанд болохоор зэрэг талыг насгахаас бол өөр аргагүй болсон. Гэхдээ талыг насгаж байгааг нэг ашигтай тал нь гэвэл бага хэмжээний одоо хөрөнгөний бактерин дээр одоо их хэмжээний хоол тижэл ороод ирэхээр тэр хөрөнгөний бактери маань бүр идэвхтэй илүү сайн өсөд үржээд явдаг. Тэрийг дэмжих зорилгоор асгадаг юм аа. Хэрвээ үнэхээр асгамааргүй байх юм бол хамаагүй үргэлжлүүлээд яваад ижиж болно. За өрөөний температур чинь хэтэрхий хүйтэн байх юм бол бүлээх ус нэмээд өгчих. Дулаахан газар байлгачих. Тэгвэл алчуураар урчаад сайхан дулаалаад өг. Өрөөний температур нь халуун байх юм бол сэрүүхэн газар тавиад жоохон хүүтвтер ус нэмээд өгчих. Ингээд өөртөө байгаа орчиндөө зохицуулаад яваарай. За ингээ 3 дахь өдрөөс эхлээд эсэлт маань нэлээд сайн явагдаад үнэр нь сайхан одоо эсэлцэн хөрөнгөний үнэр орж ирж байна. 4 дахь өдрөө ихэд тагандаа хүртэл ингээд эсцэн байна. Тэгээ зөндөө олон хий үүссэн байна. Нороолдоо болохоор жоохон шингэн тунаад байсан. Тийм учраас сайн хутгаж агаад ингээд талыг нь бол асгана. Нойтон хөрөнгөний гурил маань өөрөө нөгөө барьцалдах тийм цавлаг чанаргүй учраас усан доороо ялгараад исэн 50-50 хурцаатай хийхээр тийм болохоор би арай гурилын жоохон ахиухан шиг хийгээд жоохон өтгөвдөр зуураад өгсөн. Хэрвээ танаа орчин нөхцөлд чинь 50-50 хурцаатай хийхэд бол сайхан хөөж явах юм бол тэрүүгээр нь хийчих болно шүү. За ингээ 2 цагийн дараа ямар шүү байдалтай эсэж байгааг харуулахын тулд энэ зургийг авлаа. За ингээд хөрөнгө маань бол нэлээд сайхан шинж тэмдэг илэрээ 4 дахь хоног дээр бараг л талах хөөлөгчгөр хэмжээнд боловсрсан байсан. Гэхдээ би дахиад нэг өдөр зуураад тэрний дараагийн өдөр нь болохоор талхаа энэ шинэ гаргасан хөрөнгөөрөө талах хийж зурх гэж байгаа учраас тэрийгэ тооцоод дахиад нэг өдөр одоо илүү ингээд зурж тавьсан байгаа л да. За тэгэхээр та нар глютенгүй гурил гэхээр зэрэг бор будааны гурил өөр одоо бусад глютенгүй ямар гурил та нарт олдож чинь тэрүүгээрээ хийж болно. Уг бол янз бүрийн гурилуудыг хооронд нь холиод хийсэн ч болно. Янз янзаар та нар өөрсдөө туршиж үзээрэй. Заавал ганцхан одоо бор будааны гурилаар хийдэм байх гэж битгий ойлгоорой. За 5 дахь өдрөө би ингээ хөрөнгөө зуураад маргааш нь талахыг гэж байгаа учраас миний талах нь хичнээн грамм одоо глютенгүй хөрөнгө орох үлээ. Тэрийгэ тооцоод би тодорхой хэмжээг нь насаад дээр нь одоо өөрөө хэрэгтэй
гаргаж авах гэж байгаа хөрөнгөнийхөө хэмжээтэй гурил усаа нэмээд ингээд зурсан. За ингээ 2 цагийн дараа гэхэд хөрөнгөнийхөө процессыг ажиглахаар сайхан дээшээ онгоо хөөж байна. Тэмдэг тавьсан тэрнээсээ дээшээ болсон байна. За ингээ та нар глютенгүү гурилаар ноодон хөрөнгө яаж гаргаж авахыг сурлаа. Та бүхэндээ амжилт хүсье.